мөрдөн байцаах газраас улсын хурлын гишүүн Намтай Баяр, Отхон Баяр болон Justin захирал Батхүү Монгол газар компани захирал Мянган Баяр нарт холбогдох хэрэгүүд болон томоохон Дуйланд гэх хэрэгүүдийн талаар мэдээлэл хийлээ. Just Group-ийн захирал Батхүү 2008-аас 2012 онуудад Өмнөд Африкийн нэгдсэн онц улсын стандарт банкнаас авсан зээлийн эргүүлэн төлөөгөө асуудлыг шалгаж байна. За шалгалтын явцад бол Орос Монголын хамтарсан уул уурхай Эрдэнэ төвлөрд хувьцаат компани мөн төрийн эмчийн эрхлэхийн албан тушаалтнуудын гарын үсэг тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн болох нь манай улсын шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдоод байна. За энэ хэрэгт зээлийн барьцаа Батлан даалтын гэрээ зэргийг байгуулж 109 сая долларын зээл авсан. За үүний 70% нь бол олон овоотын уул уурхаас үйл ажиллагаанд зарцуулсан гэсэн ийм мөрдөн байцаалтын ажиллагаанд мэдүүлэг өгж байгаа. За энэ хэргийн хохирол нөхөн төлөөлөх байдлыг хангах зорилгоор Just Oil компани Улаанбаатар хот болон орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа нийт 48 шатхуун түгээх станц болон Мах маркет компани үйлдвэрийн үйл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд байна. Монгол газар хувьцаат компанитай холбоотой тэдгээрийн үйл ажиллагааг үргэлжлүүлдэг 4 компанитай холбоотой хэрэг мөрдөн байцаах газар шалгагдаж байна. За эдгээр хууль бусаар алт олборсон үйл ажиллагаан дээр бол төрийн захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтан иргэдийн байгууллагаас бас сэжиглэгдэх шалгалтаар хүмүүс байгаамаа. Улсын хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд улсын хурлын гишүүн Намтай Баяр болон Отхон Баяр нарыг шалгах хүндэслэл байхгүй гэсэн яриа гараад ирсэн юм а. Харин улсын мөрдөн байцаах газрын дэд дарга улсын хурлын гишүүнийг байрвчлах, нэгжих болон захиргааны хариуцлага хүлээлгөхөөс бусад тохиолдолд шижигтнэр татан шалгах үндсэлтэй. Тиймээс Отхон Баяр болон Намтай Баяр гишүүн нарын хэргийг шалгасан. Мөн Намтай Баяр гишүүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллага шилжүүлсэн гэлээ. Улсын хурлын гишүүн Намтай Баяр Сүхбаатар дүүрэгт бусдын эрүүл мэндэд халдлаа гэсэн мэдээлэл шалгагдаад эрүүг үсгэж дууссан. За энэ дээр бас мөн хэрэг тохирчоор байцаагч гэсэн нямд орж гэж хүнийг бас тухайн хэрэгт нь танхан гэмтрэг үйлдсэн байна гэж үзсэн. Ялагдагчаар татаж прокурорын байгууллагт ялах дүгнэлт үйлдвэрлэхэд шилжүүлсэн. Товчхондоо бол энэ хэрэг дээр хоёулаа яригдчихсан бол тус бүртээ олон нийтийн газар танхаарсан байна гэсэн үндслээр ялах дүгнэлт үйлдвэрлэх саналтай шилжүүлээд байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. За мөн боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдаар ажиллаж байсан Отхон Баяр за мөн түүний гэргийд холбогдох хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байна. За хэрэгт сэжигтнэр шалгаж байгаа Эрдэнэ Солонгын Голомт зоос, Төрийн банк, Улаанбаатар банкуудын хадгаламжийн 7 дансны гүйлгийг шалгаж тодорхой хэмжээний мөнгө хөрөнгийг битүүмжилж мөрдөн байцаалтын ажиллагаанд хохирол нөхөн төлөвлөх байдлыг шийдээд байна. За улсын хурлын гишүүн Отхон Баяртай холбогдох үйлчлэгийг шалгах ажиллагааг улсын эрхийн прокурорын газарт танилцуулан ажиллаж байгаа. За улсын хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиар улсын хурлын гишүүн гэмтрэгт холбогдсон шалгагдж байгаа нөхцөлд түүнийг баривчлах, захиргааны журмаар шийтгэл оногдуулах, за баривчлах, нэгжих зэрэг энэ үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа хэвийн журмаар явагддаг учраас ийм үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэсэн үгнээс тухайн гишүүнд холбогдох асуудлыг бол улсын прокурорын газар тавигдаад мөрдөн байцаалтын шатанд бол хэвийн энэ ажиллагаа явагдаж байгаа. Улсын хурлын гишүүн Отхон Баярыг албан тушаалаа ургуулan ашиглаж бусдаас их хэмжээний авилга өгөхийг шаардсан. Хүний эд хөрөнгөд халдаж дээрэмдэх гэмтрийг захиалан бусдаар гүйцэтгүүлсэн хэрэг сэжигтнэр татсан. Харин түүний эхнэр Эрдэнэ Солонгыг 20 гаруй данс ашиглан их хэмжээний мөнгийг байнга эргэлдүүлж байсан. Энэ мөнгө нь ямар их усүрээс орж ирсэн, юунд зарцуулагдсан болохыг тогтоохоор ажиллаж байгаа мэнэ.